хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Тэгээд нэгдүгээр тэр гэрээг бол би л олж хараагүй. Ер нь бол бүлгийн хурал одоо тэр гэрээг авч хилцэх гэж чөлөө ингэ сууж явах хооронд гэрээ нь үшээ гар үсэг зурагдсан байсан. Одоо би зуны явдлыг ярьж байна те намарч байна уу. За нэг тэгэхээр яг ямар заалт байгаад яаж зөрчсөнийг мэдэхгүй байна. Яг ер нь огцруулж болохгүй үг үзэл бодлоо илэрхийлж болохгүй л гэсэн бодвол заалт байсан юм байлгүй. Тэгж болохгүй гэд ингээд гэрээ байгуулчихсан ч юм уу. Тэгж болохгүй гэж үзсний үндсэн дээр өөрийнхөө хамтарсан засгийн газарт урьдсан байхаваас одоо энэ бол дарангуйлал гэсэн үг. Сөрөгчөнгөө болох гэж штэ. Тий. Гэтэл бол би бол бүр анхны чуулганы хуралдаанаас л байр суурь илэрхийлсэн. Засаг хамтрах нэг хэрэг улсын хурлын гишүүнийхээ хувьд одоо зарчмын зэрэгтэй асуудлаар байр сууриа байнга илэрхийлэх болно, шүүмжлэх болно. За тэгээ нөгөө сануулж юу лээ нэг үг өгдөг штэ. Сануулж засаж явахгүй бол сайн засагч ялзардаг гэд. Тэгээд одоо сайн засаг байсан ч гэсэн сануулах засах үүрэг бол улсын хурлын гишүүдэд байдаг. Тэр үүргийнхаа дагуу л одоо бид нар хандсан. Тэгээ тэрний төлөө одоо би бол сайн ойлгохгүй л. Бүхэл бүтэн 8 жилдээ үнэмлэхээ олох болцоход одоо засаглаж ажлаа явуулж чадахгүй хамтрия гэд гуйж байгаа юм бол ороод туслаад ажлыг хийгээд өгөө гэсэн. Гэтэл яг үүндээ бол манай ардчилсан намын үзэл баримтлал нөгөө татварыг багасгах, төрийн данхар бүтцийг багасгах, бизнесмэнүүдэд дэмжих, аж ахуй эрхлэгчдэд дэмжих гэдэг энэ үндсэн үзэл санаа бол хэрэгжихгүй байгаа. Дээрээс нь ардчилсан намын дахиад гол үзэл баримтлал болох үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энийг бол хизээч боомлж хааж болохгүй гэдэг ийм одоо үзэл баримтлалтай нам. Тэр бид нар засагт хамтарж байгаа нь энийг л хэрэгжүүлэх гэж хамтарж байгаа. Түүнээс биш өөр ямар нэгэн зорилго байх ёсгүй л дээ. Юу үнэн бэ гэвэл за ард түмний амьдрал маш хэцүү болж байна. Одоо бараа таварын үн асар ихээр өсөж байна. Долларын ханш улам чангарч, Монгол төгрөгийн ханш улам суларч байна. Бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн одоо нуруунд дээрх ачаалал улам ихсэж байна. За эдийн засгийн нөхцөл байдал гэх юм бол нөгөө манай гол экспортын бараа бүтээгдэхүүн нүүрсний үн бол бүр шалдаа унсан. Эхний улирлын байдлаар бол одоо тэнцэлтэй төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасах 353 тэрбумын одоо алдагдaltaй гарсан. Бүх үзүүлэлтүүдэд унжаага, эдийн засгийн нөхцөл байдал маш хүндэрч байгаа. Юу үнэ энэ үнэ. Гэтэл өнгөрсөн хугацаанд 8 жил засаглахад бол нүүрсний үн бол айгүй сайн байсан шүү дээ. Монгол улсад асар их мөнгө орж ирсэн. Тэгээ тэр мөнгөний нөлөө ард түмэнд яаж нялцсан юм? Ард түмний амьдрал өчүүхэн төдийч дээшлээгүй. 410 ч байна 410 мянган төгрөгийг ядуурлын шугам гэж үзэж байгаа. Тэгээ тэр шугамаас доошоо орлоготой хүмүүсийг ядуу гэд ангилчихж байгаа. Гэтэл нь штэ тэрийг 15% буюу 60 мянган төгрөг нэмээд 470 мянган орчим төгрөг болгох юм бол нөгөө ядуурлын төвшин нэмээд 10% нь ядуурлын албан ёсны ангилалд орж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын 40% нь бол албан ёсны ядуурлын төвшөнд очиход бэлэн гэсэн үг. 470 орчим мянган төгрөгийн орлогоос доош амьдарч байгаа хүн 40% нь байна гэдээ бод. Гэтэл энэ засгийн газар 8 жил юу хийсэн? Монгол ардын нам юу хийсэн? Тэгэхээр Монгол ардын намын даргатай л энэ асуудлыг ярих ёстой. Тэгээд олон нийтийн дургуутслыг бол асар олон зүйлээр хүргэсэн. Одоо бид нар бол ардчилсан намынхан бол тэр хүүхдтэй холбоотой асуудал нь бид нар хийгээгүй, бид нар тариагүй. Тэгээ өчигдөрхөн байна уу? Японы нэг сайд огцорж ийн яасан гэсэн чинь будаа би мэдэхгүй би будаа худалдаж авч үзээгүй гэсэн байдаг билүү дээ тий. Тэрнээсээ болоод огцорж штэ. Тэгэхээр улс төрийн соёл өндөртэй газар тий шоколаднаас болоод бас огцорж исэн Японд. Тэгээ манай ерөнхий сайд өөрөө тий энэ жишээнүүдийг аягүй сайн ярьдаг байсан саяхан.